Оролцоо подкаст. Оролцоо хөхт яадаг үлээ? Хөгждөг. Сайн бацхан үзэгчдээ Тэмүүжин сургуулийн подкаст сүслийн хамгийн ихний подкаст болох Оролцоо подкастын 1-р зурлыг та бүхэндээ хүргэж байна. Миний би хөтлөгч Номинжин 11-ийн ангиас сурагч. Манай өнөөдрийн оролцогчоор сайн бацхан уу, намайг дараа зэрэг гэдэг Тэмүүжин сургуулийн Мөнгөс Яка клубын ахлагч байна. За Мөнгөс Яка клубээ тэрнгүү танилцуулаач. Мөнгөс Яка клуб нь хамгийн анх тодорхой хөгжил бос төслийг хүрээнд 2017 оны 5 сард нэгжсэн. Тэгээд хамгийн анх нэгдснээс нэгдээд одоо усаа хайрлах хамгаалах чиглэлээр усны чиглэлээр явдаг гэсэн бол одоо яг бүх одоо байгаль орчин хайрлах хамгаалах чиглэлээр бүхэл төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. За энэ бүх үйл ажиллагааны араас чи яг юуг сурч мэдэж авсан талаар манай үзэгч хүүхдүүдэд энэ бүх үйл ажиллагаанаараа сурч мэдсэн зүйл хэм бол хамгийн түрүүнд байгаль орчиныг хайрлах, за тэгээд усаа хэмнэх, таг эрчим хүчээ хэмнэх, одоо нэг удаагийн хэрэглэнээс бус олон дахин хэрэгэлдэг усны сав байнга биетэй авч явах, одоо өөрийн гэртээсэн эрүүл хоолыг идэх гэх мэт зүйлүүдийг сурч авсан. За Мөнгөс Яка клубын өмнөх хоёр ахлагч нь хоёулаа Монгол улсын оны онцлог хүүхдээр шалгарч байсан. За тэр хоёр мундаг хүүхдүүдээс ахлагч нараасаа чи яг юуг нь сурч авсан бэ? Юунд нь маш их баярладаг талаараа. 22 оны төгсөгч Мөгтөшиг ах болон 24 оны төгсөгч Сарнаагч нараасаа би мэдээж маш олон зүйлүүдийг сурч авсан. Одоо бүхэл зүйлүүдийг сурч авсан. Үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулах уу? Үйл ажиллагааны ард ямар байдгүй, тэгээд удирдамж хэрхэн бичгүү, төсөв хэрхэн бичгүү бүхэл зүйлүүдийг сурч авсан. За тэгээд одоо би яг тэр сурч авсан зүйлүүдийг ашиглаад Мөнгөс Яка клубын 3 дахь нэргэн болсон бүхэл зүйлүүдийг одоо хийгээ мэдээд одоо болтол ингээд сурж байна. Тэгээд маш их баярлалаа. Ахагч баярлалаа. За баярлалаа. За ямарваа нэгэн үйл ажиллагаа хийхийн өмнө эсвэл яг хийж байх үедээ ямар нэг эвгүй байдалд орох жишээлх юм бол ихтгэл тавихынхаа өмнө сандрах гэх мэт чамд тиймэрхүү хөвгтэй явдал тохиолдож ирсэн үү? Манай үзэгчдэд мэдээж тохиолдолгүй яг уу. Би яг нөгөө бас төслийн хүрээнд хамгийн анхныхаа тэргүүн болоод хамгийн анхныхаа үйл ажиллагаан дээр яг өөрөө ярих болсон чинь амар гац төгдрээд тайзан дээр гараад микэ барьчаад шууд буумар санагдаад яг нөгөө амар эвгүй байдлаар олон түүний нүдэн дээр бүгд ингээл над руу хараад юу ярих гэж байгаа ингээл хүлээгээл яг тэр үеэр би үнэхээр хайгаал сандарч исэн. За Мөнгөс Яка клубыг 3 үгээр тодорхойлох гэвэл чи юу гэж тодорхойлох вэ? Мэдээж ихтлийг хайрлах хамгаалах. За тэгээд мэдээж эко. За тэгээд хөөхөн дулаахан гэх юм уу? Вау гайхалтай. За Мөнгөс Яка клуб хизээ хугацаагаар хэднээс хэдний хооронд нэмэлт эсэлтэй авдаг талаар манай үзэгч хүүхдүүдэд танилцуулаач. Хичээлийн жилийн намар болон хавар шинэлт авдаг. Одоо захимаар болон танхимаар гэж хоёр хуваагдаж авдаг. За баярлалаа. Баярлалаа. Дараагийн дугаарт ямар хүүхдэд оролцооны байгууллага болон клуб оролцохыг та бүхэн комент хэсэгт бичээрэй. Оролцоо подкаст. Оролцоо хөхт яадаг үлээ? Хөгждөг.